За сайн байна уу. За энэ өдрийн дөргий. За бүгдээ энэ удаагийн хичээлээ дарцыг одоо үндсэн 5 техник байгаа. Нөгөө 5 техникээс шидэх үед хоруу сум хоёр хэрэг замыг туулж салж байгаа вэ гэдгийг нөгөө тооцоолж харуулъя. Өмнөх лайв дээр хэлсэн байгаа. Энэ чинь нэг цаана бол тойрогны хөдөлгөөн байгаа. Тэрүүгээр бүгдээ тооцоолж харуулна гэж би хэлжсэн. За тэрүүгээр одоо нэг юм жижигхэн тооцоолох програм хийж ütсэн. Тэрүүгээр одоо явуулъя, ажиллуулъя. За тухайн програмуудын хамаа. За энэ дээр болохоор чи авах юм болохоор фил тайлбарын одоо бэлэн бичлэг байгаа. Тэгээ тэнээс бүгдээ анализа хийя. За фил тайлбарын маань энэ low rest point гэдэг нь хаашаа тулсан цэг татаад тулсан цэг өмнө нь байгаа. За энэ дээр яах вэ гэвэл тэ. За одоо энэ дээр releasing point гэх нэмэгдэж байгаа. За энэ цэгээс энэ цэгийн хоорондох бүгд тооцооллыг харуулъя. За энэ хоёр цэг. За дараачих нь харуулъя. За инхэнд бол бүгд энэ мөр бугуу шуунуудаа ингээд лайнаар тэмдэглээд авчи. За энэ маань мөрний цэг нь эндээс энэ төгсгөлийн явж байна. Тохооны цэг хүртэл явж байна. За тохооноос явъя. За тохооноос энэ цэгийг дайруулсан байгаа. Энэ маань юу вэ гэвэл хаашаа тусна шулуу. Хаашаа тусна цэг байгаа. За одоо энд салсан цэгэн дээр бас чулуун татчихъя. За энэ ягаан өнгө маань юу гэж байна? Шууны урт буюу нөгөө юугаар бол томьёогоор бол радиус гэсэн үг шүү дээ. Энэ чинь нэг юм тойр хөдөлгөөн байгаа шүү дээ. Ингээд тойрцоо. Тэ? Энэ нөгөө төв, тойргийн төв энэ байна. Энэ радиус нь гэсэн үг. За тэгээд дараа нь за энийг трансформатор шумаар хэмжижээ. За энэ дээр шулууныхаа цэгийг төв цэгийг дайруулад за эхний тэ нөгөө хойно тулсан цэг маань хэд дээр вэ? Үнцэг маань 20 дээр байна. 20 градустай. За энэ салсан үнцэг маань хэд дээр байна? За энэ фил тайлбар 44-аар авсан байна. За энэ яг энэ видеон дээрээс за 43-20 үнцэгтэй байгаа. За эндээс юу олдох вэ гэвэл мэдээж энэ үнцэг маань олдно. Олж болно, үнцэг олж болно. За одоо энэ шарыг л олох гэдэг байгаа байхгүй юу? Туулсан зам буюу тойргоор л нөгөө юугаар бол геометри хэллэгээр бол нөгөө номын урт. Номын уртыг олох гэдэг байгаа байхгүй юу? Энэ үнцэгт хамаарагдсан номын уртыг олох гэдэг байгаа гэсэн үг. За энийг яаж олох вэ гэвэл үдээ. За энд үнсээ тань хайгаад олоход Google-ээс хайхаар гаж ирнэ. Тойргийн хүрээний урт гэж байгаа. Биш. Тойргийн хүрээний урт 2πr гэх юм бол номын урт гэж байгаа юм. B2-ыг номын урт чинь манайхаар бол энэ шар юу болно гэсэн үг. За номын уртыг яг хөл өнцгөө. За энэ өнцгийг 360 таваагаад өрчг нь 2πr гэж байна. За энэ дээр 360. За эхлээд хэдүүлээ өнцгөө одоо нөгөө татсан өнцөг салсан өнцгөө биччихье. За энэ дээр салсан өнцгөө биччихье. 43. За энэ улаанаар болохоор 20. За өнцөг маань хэд вэ? За энэ хоёрын хооронд бол 23 өнцөг байгаа. Угаасаа 43-аас 20-аас 23 өнцөгтэй өнцгөөр салсан байна. Фильтрийн шийдэлд. За энэ дээр юугаа ойлгох вэ гэвэл 23 өнцгөө. Олсон өнцгөө бичнэ. За энэ R радиус. За радиус маань юу вэ гэвэл энд юу вэ? Шууны урт. За шууны урт. За би одоо дундшаар шуунаас 28-аас 32 хооронд идэг. За би 32-ыг авчээ. 32-ын шууны онц. За тэг бодох гэдэг. За 12.85 см буюу фил тайлбар маань сумаа одоо ингээд татаад түлхэх үедээ 12.8 см сумаа хуруутаа сумаа гэж чимхдэг байна. Тэгээ 12.8 см зам туусан дараа хуруугаа салгаад шидэлтэй идэг нь харна. За бүгд шидэлтийг харъя. За татлаа. Тууллаа салгалаа. За салгаал гараг үстэй болчихж байгаа. За гимшин тооцоолол хийж болж байна. За эндээс одоо өөр хүмүүс
Манай монголчууд нь ихэнх нь 90 градусаас хожуу гаргаж байгаа гэсэн үг. Нөгөөргөл энэ туулах зам маань нэлээ урт байгаа гэсэн үг. За одоо би жишээ нь энийг салах цэгийг юу болгоё л та 60 мартаа тавьчих л та. Өнцөх нь за 40. За энийг 40 болгочихъя. За бодох 22 см жишээ нь. Хожуу салдаг юм бол 22 см туулж яах гэсэн үг байхгүй юу? За бүгдээр ингээд дараагийн хичээлээр дараагийн лайв дээр энийг бас дэлгэмгүй харилцаад явъя. Тэгээ дараагийн хичээл хүртэл баяртай.